хотлон байна. За тэгээ миний YouTube channel болох Сайсан TV дахин тавтай байрал. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ бол бас маш сонирхолтой боловч бас мэдээлэл болох тийм бичлэгийг хүргэх гэж байна. За тэгээд өмнөх бичлэгүүдээрээ би ер нь болохоор ер нь Солонгосын сургуулийн талаар тий. За тэгээ Солонгос сургууль бүртгүүлээд ямар материал бүрдүүлэх вэ ч юм уу тийм талаар бас мэдээлэл өгсөн байгаа. Тийм учраас Солонгос суралцах сонирхолтой хүмүүс бол миний бас өмнөх бичлэгүүдийг үзээрэй гэж бас хүсмээр байна. За тэгээ өнөөдөр та бүхэнтэйгээ ярилцах сэдэв маань болохоор Солонгост ажиллах талаар байгаа. За тэгээ би хүмүүсээс бас маш олон тийм асуултуудыг авсан. Солонгост одоо сургууль бүртгүүлж иржээ. За тэгээ суралцах хугацаанд яаж одоо өөрийгөө тэтгэх вэ ч юм уу тий үгүй бол яаж ажил олох вэ? За тэгээ цагийн ажил хийхэд бас заавал Солонгосын шаардлагатай юу ч юм уу тий. Тийм талаар бас маш олон асуултуудыг авсан байгаа. Тийм учраас тэр асуултуудыг ерөнхийдөө бүгднээ жоохон нэгтгээд тэгээ нэг бичлэг болгоод та бүхэндээ бас хүргэе гэж бодоод өнөөдөр бичлэгээ хийж байна. За тэгэхээр Солонгос ажиллах талаар бүгдээрээ хамтдаа ярилцгаая. За тэгээ Солонгост бол ерөнхийдөө бол ажлын 3 төрөл байдаг. За тэгээ тэр нь юу вэ гэхээр эхнээс нь нэгдүгээр нь болохоор part time буюу цагийн ажил, хоёр дахь нь болохоор freelancing, за тэгээ гурав дахь нь болохоор full time employment буюу бүтэн цагийн ажиллагаа. За тэгээ Солонгос анх эрэхтэй бол ерөнхийдөө бол сурагчийн визээр ирж байгаа бол бакалавр ч юм уу мастер сурж байгаа хүмүүс бол D2 гэсэн визийг авдаг байгаа. За тэгээ хэлний бэлтгэл сурж байгаа хүмүүс болохоор D4 гэсэн визийг авдаг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол D2 ч юм уу D4-өөр 4 визтэй энд амьдарч байгаа бол хуулаараа бүтэн цагийн ажил хийх хоройтой. Тийм учраас сурагч байх хугацаанд өөрийгөө тэтгэхийн тулд ер нь бол part time буюу цагийн ажил үгүй бол фрилансер хийх боломжтой байгаа шүү. За тэгэхдээ хамгийн түрүүнд ямар ч ажлыг эхлэхээс өмнө тэр газартаагаа гэрээгээ хийгээд тэр гэрээгээ Seoul Immigration Office-то барьж очоод Immigration Office-оос part-time work permit буюу цагийн ажил хийх боломжтой гэсэн бичгийг авч иж тэр ажлаа эхлэх шаардлагатай байгаа. Хэрвээ тэр бичгээ аваагүй байж иж одоо цагийн ажлаа шууд эхэлсэн те. За тэгэнгүүтээ Солонгос данс руугаа хууль бусаар мөнгө авч байгаа. За тэгээ тэр нь баригдах юм бол эндэх одоо тэр сурагчийн виз чинь одоо туцлагдах тийм том эрсдэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. Тийм учраас ямар ч цагийн ажлыг эхлэхээс өмнө тэр part-time work permit буюу цагийн ажил хийх боломжтой гэсэн бичгээ даруулж авч иж тэгээ цагийн ажлаа эхлээрэй гэж хүсмээр байна. За тэгээ одоо би эхнээсээ ер нь бол өөрийнхөө туршлагаас жоохон яриад явчихъя. За тэгээ би болохоор энд мастерын зэрэг авсан байгаа шүү дээ. Тийм учраас мастер чинь өөрөө бакалавр шиг маш тийм их хичээл ордоггүй. За би ерөнхийдөө бол 2 жил суралцах хугацаанд 7 хоногийн ер нь бол 2 өдөр хичээлдээ орж исэн. За тэгээд нэг семестртээ ер нь бол 4 хичээл авчдیں۔ За тэгэнгүүт чи нэг хичээл чи ерөнхийдөө бол 3 цагийн турш байдаг. Тэгэнгүүт ер нь бол би ер нь бол дандаа 7 хоногийн 2 өдөр за тэгээд нэг өдөр хичээлдээ очихдоо нийт 6 цагийн хичээлийг авдаг байсан. За тэгэнгүүт чин 7 хоногийн 2 өдөр хичээл сууж байгаа чин бүтэн нөгөө одоо 7 хоногийн 5 юудуулаа ажлын 5 өдрийнхөө 3 өдөр нь тэгээд free цаг завтай болж байгаа. Тэгэнгүүтээ амралтын өдөр weekends буюу хагас бүтэн бас одоо завтай болж байгаа. За тэгэнгүүт би одоо юу хийсэн бэ гэхээр тэр нөгөө үлдэж байгаа ажлынхаа 3 өдөр нь болохоор freelancer Солонгос компанид freelancer хийгээд за тэгээд хагас бүтсэнд нь болохоор coffee shop-д part time ажил хийсэн байгаа. За тэгээ хамгийн түрүүнд нь болохоор part time буюу цагийн ажлынхаа талаар ярилцгаая. За тэгээд би дөнгөж сая нөгөө хагас бүтсэнд бас нөгөө coffee shop-д ажилласан гэж хэлсэн шүү дээ. За тэгээд тэр coffee shop-ийн ажил нь болохоор ер нь л яадаг вэ гэхээр гадаад сурагчид гэлтгүүгээр Солонгос сурагчид дундаа маш тийм эрэлт хэрэгцээтэй ажил байдаг. Яагаад гэхээр ямар ч угаасаа мэдээж ямар ч одоо тэр нөгөө аята угаах ч юм уу те үгүй бол ресторанд одоо галт тогоонд ажиллах ч юм уу тиймэрхүү ажлаас хамаагүй одоо цэвэрхэн одоо ажил нь ер нь бол кофе шоп бариста хийх шүү дээ. Ягаад тэгэхээр кофе шоп бариста хийх чи айгүй цэвэрхэнтэй зөвхөн одоо хүнтэй харилцах ажил байгаа. За тэгээ кофег нь бэлдэж өгнө. Яг нөгөө Кёндо гард айгүй тийм нэг гоё цэвэрхэн ажил нь болчихж байгаа байхгүй. Тийм учраас гадаад сурагчид гэлтгүүгээс Солонгос сурагчид хүртэл өөрсдөө тэр одоо цэвэрхэн ажлыг хийхийн тулд маш их тийм одоо хайж эрэлттэй байдаг. Тэр одоо тусмаа ер нь бол тийм кофе шопд ажиллах үгүй бол кафед ажиллах нь маш тийм өрсөлдөөн ихтэй, маш хүмүүс бүртгүүлдэг гэдгийг хэлмээр байна. За тэгээ би яаж тэр ажлаа олсон бэ гэхээр ер нь бол энэ Солонгос яг нөгөө нэг юу байдаг нөгөө нэг цагийн ажил олдог хэд хэдэн тийм дажгүй вебсайтууд байдаг. За тэгээ эхнээс ерөнхийдөө бол Alba Chongu гэж байна. За тэгээ Alba Moon гэж байна. За тэгээ Saramin гэж байна. За тэгээ Seoul Craigslist гэж байна. Ерөнхийдөө бол хэд хэдэн яг тийм нөгөө нэг заагдаад ухсан тийм нөгөө цагийн ажлыг хайдаг тийм вебсайтууд байдаг. Тэр вебсайт руугаа оронгууд
яг одоо айл одоо Сөүлийн айл дүүрэгт ажиллахыг хүсэж байгаа ч юм уу тэрийг сонгоно. За тэгээ ямар ажил хийх хүсэж байгаа тэрийг сонгоно. Тэгээд тэр одоо бүх зүйлүүдээ сонгоод фильтрдэд гараад ирэхэд яг одоо ажил одоо цагийн ажил хийх одоо сурагч хайж байгаа одоо кофе шопууд ч юм уу тийм газрууд бүгднгээр ингээ хийсдэрэ жагсаагдаа гараад ирдээ. За тэгээ тэр газрууд руугаа эхнээс нь бүгднгийн ингээ сайхан юугаа өөрийнхөө резюмег ингээ бүгднгийн тараачингууд мэдээж тэр чинь тэр одоо цагийн ажилд бүртгүүлж байгаа хүмүүсд маш их учраас за 10 хэдэн газар бүртгүүлсэн ч гэсэн дундаас нь нэг 2 газар л буцаагаад одоо залгадیں۔ За гэдэг буцаага залангууд одоо тэнцээ очиод тэгээд face to face interview буюу ярилцлаганд орно гэсэн. За тэгээд ярилцлаганд ороход юу хардаг вэ гэхээр хамгийн түрүүнд мэдээж солонгос хэлний ярианы чадвар хардаг. Яагаад гэхээр ер нь бол би яг одоо шударгаар хэлэхэд мэдээж одоо хэлгүй ч юм одоо солонгос хэлний ярианы чадвар байхгүй бол мэдээж тэр чинь одоо ажиллангаа ярих шаардлагагүй ажлыг хийхээс аргагүй. Тийм учраас одоо кофе шоп газар очно гэсэн ярилцлаганд ороход бүх ярилцлага нь солонгос хэлээр явагддаг байгаа. За тэгээд ер нь бол ярилцлаганд ороход мэдээж гадаад хүний хувьд бол тэр газар чи одоо солонгос сурагчаа сонгохгүйгээр чамайг сонгох тэр гадаад хүнийг сонгох яагаад шаардлагатай вэ гэсэн тэр одоо жоохон апил маягийн юм хийх шаардлагатай байдаг. За тэгэхээр би ерөнхийдөө бол яаж хийсэн бэ гэхээр одоо тэр ажилласан газартаа өөрийгөө яаж апил хийсэн бэ гэхээр би өөрөө гадаад хүн учраас солонгос хэл сайн ч гэсэн бас англи хэл мэднэ. Тийм учраас таны кофе шопт чинь хэрвээ одоо гадаад хүн солонгос хэл мэдэхгүй гадаад хүн ирээд үйлчлүүлээ гэх юм бол би тэр хүнд айгу тав тухтагаар англи хэлээр шууд захиалгыг аваад тэгээ англи хэлээр ингээ үйлчлээд өгч чаднаа. За тэгээ солонгос хүн ирсэн ч гэсэн мэдээ солонгос хэлтэй юм чи солонгосоор нь үйлчлээд өгчнөө гэсэн тиймэрхүү одоо би солонгос хэлтэй ч гэсэн бас давхар англи хэлтэй шүү гэсэн тиймэрхүү маягийн одоо апилыг хийж өгч исэн. Тэгэнгүүт одоо тэр газар маань бас дуртай одоо намайг одоо ажилд авч исэн гэсэн үг. За тэгээд ер нь бол нэг газар одоо ингээ очлоо гэхэд ер нь бол нэг өдөртөө бол ер нь бол нэг 6 ч юм уу 7 ч юм уу 8 цагаар ажилдаг байгаа. За тэгээд өглөөний shift, morning shift үгүй бол night shift буюу оройны shift гэж ажилдаг. За тэгээд ерөнхийдөө бол coffee shop-ууд бол өглөө маш их онгойдог шүү дээ. Ер нь бол ихэнх нь ер нь бол 7:30 ч юм уу 8 цагаа онгойчдیں۔ За тэгээд 8 цагаа онгойсон бол өдөртөө тарна. Үгүй бол night shift-ээр ажиллаж байгаа бол өдөр нь 2 3 гэж очингуудаа орой одоо тэр кофе шоп хаах хүртлээ нэг 9 ч юм уу 10 цаг хүртэл ажиллана гэсэн үг байгаа. За би болохоор тэгээ кофе шопт болохоор хоёр төрлийн өөр кафед ажиллаж үзсэн. За тэгээ эхнийх нь болохоор хаана барилдаг байсан бэ гэхээр Itaewon, за тэгээ Hannamdong хоёрын голд барилдаг байсан. За тэгээ Itaewon ч өөрөө ер нь бол Солонгостой гадаадуудын дүүрэг гэж явагддаг. Гадаад хүмүүс маш их. За тэгээ гадаад хоолны газар те. За тэгээ гадаад клуб, бар ч юм уу тиймэрхүү газрууд маш их. Ер нь бол гадаадууд цуглаад жоохон хоорондоо нөгөө уулзалдаг тийм дүүрэг. За тэгээ Hannamdong нь болохоор ер нь бол Солонгостой Сөүлдөө ер нь бол нэлээд чинэлэг одоо айлын хүмүүс за ер нь бол баячууд за ер нь бол баячууд амьдардаг тийм одоо residential одоо тийм area байгаа. За тэгээ миний одоо ажиллаж исэн кофе шоп болохоор ер нь яг тэр хоёрын голд байсан. За тэгээд би анхандаа бол ер нь мдээгүй юм. Гэхдээ намайг анх ярилцлаганд очиход тэр нөгөө нэг газрын хүн нь болохоор манайд ер нь бол бас гадаад солонгос хүмүүс ч ихээр за тэг гадаад хүмүүс бас маш хэрдэг шүү. Тийм учраас чи солонгос хэлтэй байсан ч бас англиар бас одоо захиалга гэс хурдан аваад тэгээд одоо кофег бэлдээд ч юм уу тиймэрхүү юмнууд хийж чадах уу? Тэгээ маш одоо тийм нөгөө завгүй учраас маш хурдан ажиллаж чадах уу гэсэн асуултыг асуухад би ер нь бол тийм би солонгос хэлтэй англи хэлтэй гэс хурдан ажиллаж чадна гэдэг орчиж исэн. Тэгээд анхандаа ортоо л мэдээгүй тэгээ ороод ажиллаад ихсний дараа болохоор мэдсэн тэр одоо миний ажиллаж исэн одоо кафе болохоор юуныхаа солонгосдоо ер нь бол нэлээд жоохон алдартай тийм нөгөө нэг дуучны тийм одоо дуучны ажилуулдаг тийм кафе байсан юм байлээ. За тэгээд тэндээ ажиллаж исэн чи ер нь бол нөгөө нэгдүгээр мэдээж тэр чинь нөгөө Itaewon буюу гадаадын дүүрэгт ажилласан учраас нөгөө гадаад зуучид бас маш хэрнэ. За тэгээд хоёрдугаар болохоор бас нөгөө нэг дуучнаа нөгөө нэг харах гад ирж байгаа нөгөө фэнүүд те нөгөө гадаад фэнүүд уггүй хаяад солонгос фэнүүд нь ирдэг. Тэгээд тэр одоо эренгүү тэр хүмүүс одоо бас мэдээж ингээд кофег нь одоо захиалаад ингээ үйлчлээд өгдөг. Тийм учраас нэг жоохон солонгос хэлч шаардлагдан англи хэлч шаардлагдан за тэгээ жоохон завгүй байсан учраас нэлээд жоох хурдан хийх тийм шаардлагатай тийм кафе байсан. За тэгээ ерөнхийдөө бол ер нь бол солонгост кофе шоп гэлтэхгүйгээр ямар ч хаанч газар ажилласан солонгосчууд өөрсдөө юм айгүй хурдан хийдэг тийм байгаа учраас одоо ажиллаж байгаа хүнээ ч гэсэн яг тиймэрхүү одоо өөрсдийнх нь тэр нэг хурдтай тааруулаад ажиллахыг хүсдэг. Тэгэхээр тэр нь болохоор надад бас айгүй таалагдж исэн юу гэхээр би өөрөө зан жоохон
жоохон төрмгийн зантай. Газ юмыг амар удаашруулаад ингээл хийх амар дургу. Ер нь газ ингээд ингээ хийгээ явчихдаг. Тийм зантай учраас надад бол тэр нь бол нэг амар хэцүү санагдаагүй. Айгу дайгуу санагдчихсан. Тэгтээ би өөрийнхөө гадаад найзуудыг хараад байхад ер нь бол Европ найзууд, Франц найзууд байгаа. За тэр найзуудаа ингээд Солонгос ирээд ажиллаж байгааг харахад бол жоохон ядарсан, үгүй бол айгу жоохон хэцүү байна гэсэн тиймэрхүү юмнуудыг надад хэлжсэн. Тэр нь миний бодлоор хувь хүний өөрийнх нь зан чанар байхаа. Тийм учраас ер нь бол өөрөө хэлний чадвартай. За тэгээ газ хурдан юмаа хийцэн байхад бол тэр нь айгу дайгуу гэж үзэж байгаа. За тэгээ миний хоёр дахь ажилласан кафе болохоор Хүндэ буюу би нөгөө нэг өмнөх одоо сургуулийнхаа нөгөө нэг сургуулийн талаар бичлэг хийж байхдаа ярьжсэн шүү дээ. Хүндэ буюу залуучуудын дүүрэгтэй. За тэгээ залуучуудын дүүрэгт болохоор би Бани кафе гэдэг газар ажилласан. Бани кафе буюу туулааны кафе. Тэгээ туулааны кафе нь яадаг вэ гэхээр энэ ч Солонгос яг тийм pet cafe буюу амьдтын кафе ойрд амар тренд болоод байгаа. Тэр нь юу гэхээр за тэгээ нохооны dog cafe, за тэнгүүтээ cat cafe, муурны cafe, за тэнгүүтээ sheep cafe, хоньны cafe гэж хүртэл байдаг. Тэр нь юу гэхээр ингээ хүмүүс зүгээр л энгийн кафе шивтэй очиод хүмүүс кофегоо ууна, кейкээ идэн тэнгүүтээ хажууд нэг амьтад байж идэг те. Тэгээ ингээ амьтдыг одоо хооллож болно, одоо илж болно, амьттай зураг авахулж болно. Тиймхүү газрууд. Тиймхүү pet cafe ойрдын Солонгос амар тийм нөгөө трендлаад за тэгээ би тэр дундаас нь тэр туулааны кафед ажиллажсэн. За тэгээ манай ажиллажсэн кафед болохоор нийт 16 шиг юм жижигхэн баны нүүд туулаанууд байсан. За тэгээ тэр туулаануудыг нь одоо хүмүүс ирээд одоо нэг цагаар ч юм уу 2 цагаар байна. За тэгэнгүүт чинь одоо тэр хүмүүст одоо туулаануудтай хэрхэн одоо харилцах вэ? За туулаануудыг битгий ингэж амар хүчтэй илээрээ үгүй бол бити амар тэг зургаагаараа ч юм уу те. Тэгээд зураг авахлахад нь туулаануудыг барьж тусалдаг ч юм уу. Тиймэрхүү ажлыг хийж исэн. За тэгээд тэр ажил нь болохоор бас нөгөө нэг залуучуудын хотод одоо юу дүүрэгт байсан учраас бас нөгөө нэг гадаад хүмүүс маш иржсэн, ялангуяа зуурчид маш их иржсэн. Тийм учраас тэр хүмүүстэй бас англиар харьцсан. За тэгээд солонгосч хүмүүс ирэхэд бас солонгосоор харьцсан гэсэн тиймэрхүү ажлыг хийсэн. За тэгээ ерөөд бол тиймэрхүү ажлууд бол ер нь бол миний хэлсэнчлэн өөрийнхөө ойролцоо байгаа бүхэл газруудад ингээл газ резюмегээ тараагаал. За тэгээ ярилцлаганд орохдоо өөрөө маш тийм эмх цэгцтэй гоё өөрийнхөө ярианы чадвараа харуулсан байхад бол ер нь бол ажиллахад бол ер нь айгу боломжтой гэж хэлмээр байна. За тэгээд Солонгос цагийн ажлын хөлс нь бол ер нь бол жил болгон ер нь бол жоохон өсөлттэй явагддаг. Тэгвэл одоогийн байдлаар 2020 оны байдлаар бол ямар ч газар ажилласан цагийн ажил хийхэд нэг цагт 8590 вон авна гэсэн үг. За тэгээд 8590 воноо өөрөөсөө ингээд Монгол төгрөгөөр бас ингээд хувиргаад үзчихгүй те. За тэгээд ер нь бол нэг газар кофе шоп ч юм уу тийм газар ажиллахад бол ер нь бол нэг өдрийн 7-оос 8 цаг ажилладаг. За тэгээд өөрийнхөө хичээлээс шалтгаалаад 7 оны 3 өдөр ч юм уу 4 өдөр ажиллаж болно гэсэн үг. Гэхдээ би болохоор нөгөө нэг ажлын өдрүүд дээр болохоор өөр нэг компанид фрилансер хийж исэн учраас кофе шоптоо бол семестрийнхаа хичээлээ хийж байгаа семестрийнхаа дунд бол зөвхөн хагас бүтэн сайн буюу 2 өдөр ажиллаад за тэгээд 100-ийнхаа амралтаар болохоор ер нь бол 7 оны 5 өдөр ч юм уу тиймэрхүү байдлаар ажиллаж явсан байгаа. За тэгээд хоёр дахь миний ярих чаналгаар фрилансер тэ. За тэгээд фрилансер нь болохоор ер нь бол цагийн ажилтай төстэй бас цагаар ажилдаг 7 оны одоо 2 өдөр ч юм уу 3 өдөр ч юм уу тиймэрхүү байдлаар ажилдаг. Гэхдээ өөр нь болохоор цагаараа мөнгөө авч болно. Үгүй бол төслөөр одоо project болгонд ажиллаа project-а дуусангууд одоо ингээ мөнгөө цалингаа авч болдог. За тэгээд цагийн ажилтайгаа төстэйгээр бас компанидаа гэрээгээ хийгээд тэгээд одоо ажиллах боломжтой тийм фрилансер байгаа. За тэгээд фрилансерыг бол ер нь бол дандаа компаниудтай ингэж төслөөр ингэж ажилладаг байгаа. За тэгээд миний хийжсэн фрилансер нь юу вэ гэхээр би Солонгос байдаг худалдааны компанид гадаад руу солонгос бараануудыг экспорт хийдэг тийм худалдааны компанид фрилансер хийсэн. За тэгээ миний тэр компанид хийсэн одоо position буюу үгүй бол role нь юу вэ гэхээр манай компани болохоор ер нь бол K-beauty буюу солонгос одоо гоо сайхны бараа, за тэгээ K-goods буюу нөгөө нэг K-pop одоо тэр бараануудыг одоо гадаад руу экспорт хийдэг байсан. Тэнгүүд чинь тэр одоо юу гэдэгтээ вебсайттай тэгээд тэр вебсайт нь болохоор экспорт хийж байгаа учраас вебсайтаа бүгднийг одоо бүх барааны мэдээлэл бүх юм ингээ англиар байх хэрэгтэй. Гэвч нөгөө бараануудыг бид нар үйлдвэрээсээ аваад ирэхэд тэр одоо бараанууд чинь бүгдээрээ өөрсдөө одоо яаж хэрэглэх үү юм уу те бүх нөгөө детальлсан тиймэрхүү нөгөө нэг description буюу мэдээллүүд нь бүгдээрээ солонгос хэлээр байгаа те. Тэнгүүд тэр мэдээллүүдийг чинь одоо тэр бараануудаа вебсайтн дээр тавихын тулд бүгднийг англи хэл рүү хөрвүүлээд орчуулад
тавих хэрэгтэй байдаг. Тэнгүүд одоо миний одоо хийсэн ажил болохоор тэр багаануудын зургийг аваад тэгээд тэр багаанууд хөөрхөн одоо нөгөө вебсайтн дээр тавихад аюу гоё дизайн хийгээд за тэгээд бүгд нөгөө description инээ тэрнүүдийн солонгосоос англи хэл дээр орчуулад тэгээд вебсайтн дээр тавьсан тийм ажил хийсэн. За тэнгууд тэр ажлаа би одоо яаж авсан бэ гэхээр ер нь бол хоёр төрөлтэй миний дөнгөж сая хэлсэн шиг те одоо жишээ нийт 100 бараг орчуулангууд одоо тэдэн төгрөгийн цалин авна гэж хийж болно. Үгүй бол нэг өдөр очоод 5 цагийн турш одоо орчуулна гэд одоо тэр 5 цагийнхаа мөнгийг авах ч юм уу. Тиймэрхүү байдлаар ер нь ажил хийж болно. Тэгвэл цагийн ажил одоо цагаар хийхэд бол мэдээж фрилансер нь болохоор зүгээр энгийн одоо миний өмнө ярьсан part time-аас илүү арай нэг жоохон чадвар шаарддаг учраас цагаар одоо авах мөнгө одоо цалин нь арай жоох өндөр байдаг. Ер нь солонгост хүмүүс фрилансер хийхдээ бол ер нь цагийн нэг 11,000-аас 12,000 воны цалин авдаг байгаа. За тэгээ би бас давхар би бас амар тийм би ч бодоодсэн юу нэг амар ажил хийсэн биш. Юу хийсэн би нэрээ бас нөгөө юуны 7 хоногийн бас 2-3 өдөр бас хүнд англи хэл заасан байгаа. За тэгээд хэл заах нь бол миний бодлоор би ч одоо кофе шопд ажиллаад үзсэн, компанид одоо фрилансер хийгээд үзсэн байгаа штэ. Тэгэхдээ миний хувьд бол хэл заах нь хамгийн хурднаар хамгийн их мөнгө олж болох тийм арга байсан. Ягаад гэхээр тэр чинь өөрөө хүнд одоо титр хийж байгаа те хүнд хэл зааж байгаа. Тэгээ би яасан бэ гэхээр солонгос хүмүүс англи хэл заасан. За тэгээ иймэрхүү ажлыг олоход ер нь бол яг бас миний өмнө хийсэн шиг одоо янз бүрийн тэр нөгөө нэг цагийн ажил одоо хайдаг тэр вебсайтууд дээр ороод одоо ажлыг хайж болно. Үгүй бол танилцлаа network-оор олж болно. За тэгээ би яасан бэ гэхээр миний тэр нөгөө туулааны кафед ажилладаг байхад тэр миний одоо цуг ажилладаг байсан тэр солонгос менежер намайг англи хэлтэйг мэдээд тэгээд миний нэг таньдаг хүн одоо ингээ англи хэл сурах гээд байгаамаа. Тэгээ чи нэг цагаар одоо 7-ны 2-3 өдөр уулзаад нэг ч юм уу 2 цагаар ингээ англи хэл зааж өгч болох уу гэсэн одоо надад хүсэлт тавиад тэгээд би тэрийг хийж эхэлсэн. Тэнгүү тэр хүнийг заажсэн тэр хүн өөрөө нөгөө солонгос компанид ажилладаг тийм хүн байсан. Тэгсэн чинь тэр хүний би офис дээр нь одоо ингээд 7-ны 2 өдөр очиод заадаг байсан. Тэнгүүд офис дээр нь очиод заажингууд нөгөө нэг тэр хүнтэй цуг ажиллаж исэн офисын хүмүүс бас бид хоёрыг одоо хичээл хийж байгааг хараад үгүй би бас сурмаар ингээд network нь ингээд сүлжээ явж байгаа. Тэнгүүд чи нэг хүн зааж исэн 2 хүн зааж байгаа. 2 хүн зааж исэн 3 хүн болоод 4 хүн болоод би хамгийн ихтэй 7 хоног 5 хүн хичээл зааж исэн. Тэнгүүд чинь мэдээж тэр чинь би өөрийнхөө мэдлэгийг хүнд зааж байгаа одоо багшилж байгаа одоо Twitter хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд ер нь бол солонгос Twitter хийхэд цагийн ер нь бол 30,000 воноос 40,000 вон авах боломжтой байгаа. Гэт харьцуулаад үзэнгүү чинь зүгээр энгийн кофе шопд 8,590 воны цалин аваад нэг цагт ажил хийх. Үгүй бол нэг цагт хүн хичээл заагаад 30,000 вон ч юм уу 40,000 воны цалин авах. Энэ хоёрыг айгуу сайн харьцуулах хэрэгтэй те. Тэгтээ мэдээж тэр чинь кофе шопд нэг өдөр ажиллахад чинь нэг өдөртөө 7-8 цагаар ажиллах боломжтой. Гэхдээ нөгөө нэг хүн хичээл заах чинь бол 7-8 цаг хичээл заах боломжгүй шүү дээ. Тийм чинь нэг өдөртөө бол 1 цаг хичээл заана, үгүй бол 2 цаг хичээл заана. Тэнгүүд чинь кофе шопд одоо нэг өдөр олон цагаар газ одоо ажиллаа хийгүй үгүй бол одоо хичээл заахтаа нэг өдөр маш бага цагаар гэвч олон өдөр хийх үү гэдгээ бас харьцуулаад аль нь илүү одоо чиний schedule ч юм уу тиймэрхүү юм тохиромжтой байна гэдгийг бас хараад хийх нь зөв. Гэхдээ бас хичээл заана гэдэг чинь өөрөө бас нэгдүгээр өөрийнх нь англи хэлний одоо төвшөнтэй хүнд заах төвшин байх хэрэгтэй. За тэгээд тэр хүн чиний зааж байгаа хүн чинь англи хэлний бүр үнэхээр таг байх юм бол юу ч ойлгохгүй байх юм бол тэр англи хэлийг чинь солонгос хэлээр заана гэсэн. За тэгээд би яасан бэ гэхээр миний ерөн зааж ирсэн хүмүүс бол бүгдээр юу нэг таг байсан. Тэнгүүч одоо англи хэлний дүрмийг солонгос хэлээр зааж өгнө гэсэн. Тэгэхээр өөрөө одоо тэр зааж байгаа хүн нь солонгос хэл тэгээд бас англи хэлний төвшин бас маш өндөр байж ич хүнд заах шаардлагатай шүү. Тэгээд мэдээж тэр чинь нэг цагаас хүнд гой хичээл заачаал амирх мөнгө олоо авчих юм байна гэж бодож байгаа боловч мэдээж тэр зааж байгаа хүн чинь өөрөө одоо англи хэл нь одоо жоохон өсөх ч юм уу англи хэлний одоо чадвар нь жоохон дээшлэх ч юм уу тийм процесс одоо прогресс харагдах шаардлагатай. Харагдчих тэр хүн чинь одоо уян хүн айгуу дажгүй зааж нэгээд тэр чинь одоо байнгын одоо чамаас хичээл аавна гэсэн.
За тэгээд дараагийн одоо ярилцах сэдв маань болохоор full time employment буюу бүтэн цаг ажиллагаа. За гэхдээ бүтэн цаг ажил маань миний одоо сая ярьсан нэг freelancer ч юм уу үгүй бол нөгөө part time ажлаас бас шал өөр одоо бүр резюмегээ бичээд үгүй бол нөгөө компанид бүртгүүлэхээсээ эхлүүлээд шал өөр процессор явдаг байгаа. За тэгээд компанид орцсныхаа дараа тэр чинь бас компаниас ямар давуу талыг эдлэх үү. За тэгээд full time одоо бүтэн цаг ажил хийж хахад одоо хэдий орчмын цалин авах уу ч юм уу тиймэрхүү талаар ярихад бол ярих мэдээлэл өгөх юм маш их байгаа. Тийм учраас миний бодлоор бүтэн цагийн ажлын талаар би өөр бүр тусдаа бичлэгээр бас одоо ярих гэж хүсэж байна. Тийм учраас та бүхэн маань бас миний одоо надаас Солонгост ажиллах full time одоо бүтэн цагийн ажлын талаар бас ямар нэгэн асуулт байх юм бол энэ бичлэгийн comment section дээр бичээрэй. За тэгээд би комментээс асуултуудыг чинь хараад за тэгээд тэр асуултуудад чинь хариулаад бүтэн цагийн ажлын талаар бүр тусдаа бичлэгээр бас та бүхэнтэйгээ уулзах болно. За тэгээд энэ бичлэгийг та бүхэнд жоохон шалгах тус болсон бол мэдээж энэ бичлэгэн дээрээ лайк дараарай. Миний YouTube channel болох Sassy TV-д subscribe хийгээрэй. За тэгээд би та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.